Монголын түүхэн дэх бичгээр үлдсэн мэдээ баримтаас үзэхэд монголчууд эрт дээр үеэс харцаг, шонхор, бүргэд зэрэг магчин шуудыг сургаж ан гөрөө хийж байсан уламжлалтай бөгөөд судлаачид энэ аргыг шуулхуй гэдэг. Шуулхуй хэмээх нь бол харцаг, шонхор, бүргэд зэрэг хүччүүдийг төжин сургаж бусад ан гөрөөс шууг бариулах. За хоёрдугаарт нь бол шууд шуу огнох гэсэн хоёр төрөл зүйл байсан байна. Нууц товчоонд бол ан агн урах дээр нөгөө бодонцор өгдөг бол ярина тийм ээ. Бодончор урагт эс тоологдох атал энд юу хийж сууна гэд онон мөрөн рүү зорж одов. Тэгж байтал бор харцаг хар хүрийг барьж авч ирлээ. Хавар болж нугас ирэх цагт бор харцхан сойж тавиад галуу нугас олныг барьж эдэж үл барав. Анч шуудыг байглаас заяасан онцгой шинж хүч чадалд нь тохируулан ан хийлгэх бөгөөд тухайлбал бүргдээр үнэг чон, хярас, туулай зэрэг хөвтөн амьтдыг бариулдаг бол харцгаар голдуу, хур, сойр зэрэг ойн шуудыг, шонхроор нугас, галуу, хун мэтийн шалан хурдан нисдэг жигүүртэн шуудыг авлаж ахуй амьдралдаа өргөн хэрэгэлсээр иржээ. Гэхдээ энэ одоо Монгол орны байгалийн бүс өслөөрөөсөө болоод бас ялгаатай байна. Тухайлбал одоо Алтай бүс нутагт бол илүү бүргдээр ан хийх уламжлал өгсөн. Бүргэд бол уудын шуу. Шонхор бол талын шуу. Шонхор болохдоо өөрөө довтлогооны ангийн ан хийх довтлогооны хувьд гэхэд илүү том зай хэрэгтэй. Их хурдтай. Өөрөө эн чинь дэлхийн хамгийн хурдан шумбадаг олзруугаа дайрдаг амтэн шин чинь тэнгэрээс унахта 385 км/цаг уртаа шумбсан байгаа. Дэлхийд фалкон төрөлд хамаарагдах фалкон буюу жинхэнэ шонхрын төрөлд хамаарагдах 35 зүйл шонхор бий. Монгол оронд нийт 10 зүйл шонхор байдаг. Хамгийн том биетэй нь цагаан шонхор, эдлэг шонхор, эгэл шонхор, шилэн шонхор зэрэг шууд бий. Шонхор бусад магчин шуудаас ялгарх онцлог бол тэд хэзээч сэг зэмиг гэдэггүй, зөвхөн бүлээ махаар хоололдог. Шонхор бол шилийн сар бүргэд шиг ангаа сахиж хүлээдгүй, араас нь хөөж барьдаг эрэмхий жигүүртэй. Шууг анх тасгахдаа ямар нэгэн урайдан дуудах авиаг одоо аав ч юм уу яадаг чинь нэг ямар нэгэн аяа эзнийгээ тэр урайд дуудахад энд ан байна гэдэг юм уу, олз байна гэдэг юм уу, хоол байна гэдэг тэрийг энэ шуу бас өөрөө тогтоогоод авцсан байгаа. За ниссэн. Тэгэл тэр урайд дуудахад шонхор харцаг тэр олз руугаа довтлно гэсэн үг. Тий. Энэ болох тэр их сайн шонхор байна. Энэ туулай барьна энэ шонхор. Бүргэд шувуу нь харцгийн овогт багтдаг. Монголчууд ан авда цармын бүргэд болон хам бүргэдийг хоёуланг нь ашиглаж байсан бололтой. Монголын Казак түмний бүргэд сургах урлаг нь зөвхөн ан агнуур төдийгүй зан заншлын олон зүйлийг өөртөө агуулсан байдаг. Анч бүргэд бүхэн өөрийн гэсэн нэртэй хоол өгөх, ан хийх, сургах үед ялангуяа олон хүн ан хийж байх үед өөрийн бүргэдээ нэрээр нь дуудана. Юус нуусныг солирсон байгаа учраас бүргэдөөдийг харгалуулж байгаа. Тэгээ сая удаад нэг дуудахад ирэхгүй байгаа шалтгаан дээр. Эзнээ тань. Үнэрээр үү? Дуугаар нь. Манай оронд морин харцаг, үлгэн харцаг, үүрсээ болон шунгаач харцаг гэж байдгаас хамгийн өргөн тархас нь морин харцаг юм аа. Морин харцаг нь шонхортой төстэй. Харин хамгийн том биетэй нь үлгэн харцаг юм. Энэний нүдийн наас нь дуулах юм.
тэрийг зэрлэг шувуу байгалаас нь барьсныхаа дараа тухайн шуугаа бүрэн суртална. Тэр дуулах хийж явах хэрэгтэй. Нүдэнд нь дуулах хийж. Орчныг харагдуулахгүй болох. Энэ болох дээр анд голцоо хэрэглэхдээ энэ хонхыг хоёр хөлөнд нь хийж өгөх хэрэгтэй. Тэгээд хонхтой анд яваад өндөр үсэн дунд модон дунд ороод алга болсон тохиолдолд энэ дуугаар нь олж авах олж шонхроо харцаа шонхроо хоёуланг нь олж авах хэрэгтэй. Тэгээд энэ богино тушаа зайлшгүй хийх хэрэгтэй. Энийг бол энэ тушаа нь болох дээр нэгдүгээр бариулын үүрэг гүйцэтгэх нь шувуугаа алдахгүй авч явж явах бариулын үүрэг гүйцэтгэх нь. Хоёрдугаарт энэгээр энэ тушаагаараа суултуур дээр суулгахдаа энэ сэжим гэдэг энэ сэжмээр суултууртайгаа холбож өгнө. Тэгээ үзүүр дунд нь энэ эргүүлэг байж байна. Энэ эргүүлэгээр шувуу маань эргүүл юу н ямар нэгэн байдлаар орооцолдохгүйгээр байж ах үүргийг нь гүйцэтгэн. Тэгээд сэжмээ авчижод энэ бээлийн толбон энэ шувууга санамсаргүй байж тэгэхээр гинт эсвэл алдагдах бас урдчин сэргийлж энэ уяаг үйж явах хэрэгтэй. Тэгээд монголчууд маань өөрсдөө түүхэнд зургуудад тэмдэглэгдснээр дандаа баруун гар дээр хацах шонхроо авч явж исэн тэр зургууд байдیں۔ Тэгэхээр монголчууд маань ерөнхийдөө баруун гарын бэлийг ан авд хэрэгэлдэг байсан байна. Зүүн гараа жолоогоо барина, баруун гар дээр хацах шонхроо суулгаж авч явдаг. Монголчууд бол одоогийн бидний шувуулах гэж яриад байгаа нэр том яг ав шувуу тавих гэж нэрлэж байна. Энэ бол Монголын нууц товчоонд би мөн одоо Иринчингуан орчуулсан мөнгөн ноён дотор одоо Оросын хаадын ав шувуугаар агнаж байгаа тухай ийм хэсэгт бол Иринчин багш ав шувуу тавих гэж орчуулсан байдаг. Монголчуудын хуучин түүх судар, ардын аман зохиол, дүрслэх урлагийн бүтээл, хууль эрхэмжийн болон хил шинжиллийн дурсгал тэргүүднээс үзэхэд ан агнуурын нэгэн чухал төрөл нь шуулах үе байж байна. Монгол ардын баатарлаг туйлуудад ан авд ундаг хүлэг саймар, анч харцаг шонхор шувуутын тухай цөөнгүй мөр байдаг. За Монгол туйлд бол баатраар харийн бүчтэн эрчүүд араатан мангас магцантай тулдахаар явахтаа нохоога дагуулж явдгийг. Асар хоёр нохоога. Хоёрдугаарт нь тэр харцах шонхор шувуудаа авч уддаг. Тэгэхээр эндээс юу харагдав? Энэ бол нэлээд олон туйлд гардаг. Энэ юу харж байгаа нөхөөр монголчууд эртнээс харцах шонхор бүрүүд шувуудуудыг энэ хүчтэй юм том шувуудыг гэрийн тижээмэл болгоод өөрийнхөө амьдрал ахуйд ямар нэгэн хэмжээгээр хэрэглэж ясна илэрхийл. Монгол ардын баатарлаг туйлуудад ан авд ундаг хүлэг саймар, анч харцаг шонхор шувуутын тухай цөөнгүй мөр байдаг. Алтайд дүүрсэн алг бараан сахалтай, хангайд дүүрсэн хар бараан адуутай, айл зураан ундаг баг хар морьтой, ав шувун дундаг их хар морьтой хэмээн эрэмгийн зоригт анд шуудын тухай жангар бомэрдэн хан харангүй гэх мэт туйлуудад гардаг билээ. Багчин шуудыг сургаж ан гөрөөнд ашиглах усны уг сурвалж нь бол Төв Азийн нүүдэлчин малчтын соёлууд дундаас гаралтай гэдэг үзлийг нэг хэсэг эрдэмтэд баримталж байна. За үүний дотор бол Монгол орн зүүн ёсоор багтах юм аа. За энэ бүс нутгаас бол юуны өмнө хадны сүв зургууд шувуу гэх төрөлсөн байдаг. За ялангуяа хүрэл зэвсгийн үеэс эхлээд шувуу бол хадны зургийн зохиомжт нөлөөд голлох байр суурьтай болж ирсэн байдаг. Хадны агуун сүг зураг байна. Одоо Богдоолонд бол тэр шонхрын хамгийн анхны тэр богтго малгайтай эмхтэн дээр бол шонхор шувуу зурагдсан багч.
За манай Монгол орны нутгаас ч гэсэн одоо тухайлбал Хэмтэн аймгийн Баян Адрах сумын нутаг Дуурлаг нарсанд одоо алтан судалсан Хүннүүгийн язгууртны бүшнээс одоо харцаг шувуу туулаа барьж байгаа ийм дүрслэлийг одоо чимэрсэн юм чи будагтай аяг олдсон байна. Хүннүүгийн язгууртны алтан титэмдэр мөн алтан шувуу байсныг Ордос хавьяас одоо олж илрүүлсэн байгаа. Европын зүг атсан Атил хааны удмынхан шонхор шувууг сүлдээ болгож байжээ. Одоо өнгөрсөн жил би Өрмийн Монголын нутгаар Атил хааны удмынхантай уулзаж сурвалжлах ажиллаар явлаа. Тэгэхэд бидэнтэй уулзахдаа цагаан шонхорын дүрс сэлсэн ийм хүзүүний зүйлт. Тэр цагаан шонхор нь дотроо хастай. Ийм зүйл зүйцсэн хөгдөж явах жишээ. Эмэгтэйчүүд нь тэр хамбуурн дээр бас цагаан шонхор одоо гангаар юм уу, мөнгөөр юм уу цохондоо одоо хамбуур дээр одоо хатчихсан цагаан шонхор ийг одоо бидний хөгдөж байх жишээ. Монгол хятадын хамтарсан судалгааны анги Булган аймгийн Дашин жилийн сумын заан шүүх хэмэх газраас малтсан олдвороос шуу хүний толгоон дээр одоо тогтоож байсан ийм шуу илэрсэн. Энэ нь бол дотроо гуурстай. Тэр гуурсаар нь бол суурьнд нь шургуулаа тогтоочдөг юм байна. Тэгээд тэр нь хүний толгоо хөдлөхөд ингэж дагаж хөдөлж байдаг ийм хөрөн шуу олдсон. Одоо Аранга аймгийн Хашид сумын хөшөө цайдунд байгаа түргийн язгууртны тахилын онгоныг малтан судлах явцад бол күл тэгээний тахилын онгоноос нэг чулуун баримлын толгой олдсон. За үүнийг судлаачд бол тахилын онгоны эзэн күл тэгээний дүрс гэж үздэг. Тэдний нүүрэн талд даалгавчаад ивсэн одоо шууны дүрс байдаг. За сүүлд одоо 2001 онд Монгол Туркийн хамтарсан шинжилгээний анги түргийн Бэлгэн хааны тахилын онгоныг малтах явцад мөн яг одоо алтаар хийсэн ийм жижиг тэтэм олдсон. За энд бол даалгавчаад ивсэн ийм домгийн шууны дүрс байгаа. За энэ шуу нь бол амандаа одоо улаан өнгөтэй эрдэнэ чулуугаар хийсэн зүйлтэй амандаа зуусан байдалтайгаар дүрсэлж байгаа. За түргийн үед холбогдох хөшөө дурсгалын зүйл Монголын нутагт нэн ариун байдгаас Булган аймгийн Могот сумын нутагт байдаг хөл асхтын дурсгал газар одоо хавиргаар нь зоож босгосон юм гурван хавтан чулуунаас бүрдэж байгаа. За энэ гол чулуун дээр бол 3 хүнийг дүрсэлсэн байдаг. За энд бол голын хүмбэл тахилын онгоны эзэн. За энэ хөшүүн дээр бол мөн одоо янгрийн дүрстэй тамга орхны рүүний бичгээр бичсэн бичээсээ зэрэгцээ мөн энэ махчин шууны дүрслэл байдаг. Хотор аймгийн Онгон сумын 5 толгой гэдэг газар 13-аас 14 дэх зууны Монгол язгууртны буй шөршүүлэн дүрслэлийг одоо малтан судалсан. За энэ дотроос одоо шонхрыг дүрсэлсэн хэд хэдэн юм олдворууд бол олдсон. Тухайлбал одоо алтан бөгжний одоо дотор талд шонхрын дүрсийг зохиж одоо сэлсэн. За мөн одоо маш үнэт алтан утсаар нэхэж хийсэн торгонд шонхрын дүрсийг оруулж дүрссэн юм зүйлүүд бол байна. Өгөөдөө хаан бол орхны хүндэд хар хормоос гадна нүүдлийн олон ордыг одоо байгуулсан. За түүний нэг нь одоо Архангай аймгийн Хотон сумын нутагт байдаг Дойтын толгойн балгасан юм. За энэ балгасын талаар бол Рагшид эдийн судрын чуулганд тэмдэглэхдээ хар хормоос хойш нэг өдөржин газар харцаг шонхроор ан хийх юм ордон өгөөдөө хаан лалын орчуудад даалгаж одоо бариулсан тухай тэмдэглэсэн байна. За Иван улсын хувлын цэцэн хааны үед бол эцэнт хүрний одоо хаадын онцгой ирэх юм бол их ав хамраг байсан. За Марко Пологийн тэмдэглэлд бол хувлын хаан хэдэн зуун хүн олдсон олон мянган одоо бүргэд шонхор сургуультай чон ирвэс нохоо дагалдуулсан юм ав хамраг зохиож байсан тухай одоо уран нарийн одоо дүрслэн бичсэн байдаг. Одоо бидний ингээл Марко Поло, Вильгельм Рубрук ингээд энэ хүмүүсийн тэмдэглэсэн дээр л би өөрийнх нь
уншснаас ингээ харах юм бол ерөнхийдөө хаад ноёдууд язгууртнууд л зөвхөн энэ харцаг шонхороор ан хийх тэр юуны эрхийг эдэлж исэн байгаа. Жирийн хар зард иргэд мөн жирийн хүмүүс бол энэ бүр барихч ирэх байхгүй. За тэгэхээр монголчууд бол ер нь нэртээр бас аваад шонхор шуугаар бэлэгдэл хийж байсан. Цагаан шонхор бол одоо хят орчноос үлддэг нь бол ноц төвчөнд бол батнаттай байсан байна. Юсүхэ хот би энэ шүү нэгэн зүүдлэв. Цагаан шонхор шүү нар сар хоёрыг атган мессеж ирээд миний гар дээр боо гэж зүүдлээ. Тайцсан хэлэхдээ тэр саний аавд хэлэхдээ танай сүлд цагаан шонхор шүү урчин миний гар дээр тийм утгаар тийм ээ. Тэгээд нар сарыг хүмүүдээр хардаг байтал энэ хоёрыг гар дээр атгах тавилаа. Энэ нэг саний одоо тийм очрол болох бах, тэмбэрэл болох бах гэдэг. Тэгээ их бэлгшээсэн. Тэгэхээр тэрэнд гарч байгаа дурдж байгаагаар бол цагаан шонхор бол ялчгүй хятад хямээ одоо тийм сулчуутай байж л гэж боддог. Шуугаар дамжуулж ан агнуурыг хийх, ялангуяа нөхөр дайсны холбоогоор байгалийнх нь өөрийнх нь хуулийн дагуу бие биенийг нь одоо агнах, дэмжих тэр нарийн арга ухааныг Монголын нүүдэлчд бол сайн мэдэрч тэр шуу ан хийх тэр техник арга ухааныг бий болгосон энэ бит бос үн нэгдүгээрт байгаа юм. За хоёрдугаарт яг энийгээ тойроод бол бас олон зан үйлийн шинжтэй, урлагийн шинжтэй энэ цомрлог одоо бүжиг, дуу, уран зураг, дүрслэх, хувц хунар гэдэг энэ домог үлгэр гэдэг зүйлүүд нь бүхэлдээ нэг том бит бос үлж байгаа. Гурав дахь Монголд магадгүй одоо монголчуудын дунд үлдэж бий болж исэн нэг зүйл бол бидний үзэж байгаагаар бол шуу гэдэг зүйл бол өөрөө тэнгэрийн хүсэл зоригийг илэрхийлж дээшээ тэнгэртэй хүн төрөлхтнийг нь холбож өгдөг. Шуулахын бит бусын цаана ийм гурван том нандин өв соёлыг цаана нь бол монголчууд бүтээн бий болгож түүнийх нь өр хөврөл дэлхийн бусад улс орнуудад дагаж хөгжсөн энэ чутгаараа бол бид нар бол шуулах уу гэдгийн цаана зөвхөн амьтны тухай биш хүрээлэн байгаа орчин зан заншил соёл ертөнцийг үзэх үзэл төрийг ойлгох ухаан тэр үтэл байгалийн өөрийн дотоод хуулийг нийгмийн орчин ахуйд буулгаж ирсэн ийм том нандин өв оршиж байгаамаа гэж үздэг. За одоо ч гэсэн одоо нүүдэлчтэй нуунд төжийн сургаж байсан одоо шууга хэрэглээд одоо байгальд нь буцааж тавьж явуулах. За хэрвээ хүний гарт дээр байхдаа одоо өргөцсөн энэ тохиолдолд дурсгал болгож шууныхаа сарууг тайрч яваад одоо сахиу сулгаж гэрийнхаа ханаас зүүх. За мөн одоо хүүхдэд ээлтэй гэж хүүхдийн үлгий тоглооноос зүүх юм заншил бас байсан байна. Тэгэхээр монголчуудын өвөг дээдс бол энэ шувууг эрхэмлэх шүтэх үзэгдэл бол маш эртнээс уламжилж ирсэн юм байна. Монголчууд бид нэр эрхчлөө хүсэл эрмэлзэл бэр хүч чадлынхаа дэд эрмэлзэл болгож шонхор шууг 2012 онд үндэсний бахархалт шуугаар зарласан байгаа. Төрийн зүгээс ч гэсэн тэр бид нэр 2015 оны 8 сард Улаан хааны 800 жилийн ойн хүрээнд олон улсын 14 орны 40 гаруй эрдэмтдийн хүрээнд шуулхан олон улсын наадмыг зохион байгуулж харилцан бие биентэйгээ туршлага солилцох за мөн цаашдын хамтран ажиллах их үндсүүдийг хийж амжилттай бий болсон. Цаашд бол энэ шуулхан чиглэл зөвхөн төрийн юм уу эсвэл нэг соёлынхныг хийж гүйцэтгэж байгаа үүрэг ажиллагаа биш юм. Энэ бол нийт Төв Азийн цэежний өндөрлөг амьдарч байгаа нүүдэлчдийн монголчуудын бидний өөрсдийнх нь ахуй амьдралд мань байнга байж байгаа бидний нэг бахархах одоо зүйл төдийгүй бас бидний энийг хамгаалах, сурталчлах, хадгалах, өвлөх тал дээр хүн болгон байгууллага болгон бас үүрэг хөрөөл гүйцэтгэж энэ талаараа бас судлаж танин мэдэж ингэж ажиллах шаардлага бол зайлшгүй байгаамаа. Шуулхуй буюу шонхор бүрэг дээр ан хийх зан үйл нь хоол хүнс ангийн уул зашиг олох гэхээс илүү хүн шувуу хоёрын хоорондын бат нөхөрлөл хүм байгалийн хувийн холбоог илэрхийлсэн уламжлалт зан үйл
ёс заншил, ам бэлгийн цогцсон нэгдлийг илэрхийлсэн соёлын өвөрмөц өв болон уламжлагджээ. Шуулгын уламжлалт зан үйлийг ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бие бус үеийн төлөөллийн жагсаалтад 2010 онд Арабын нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, Бүгд найрамдах Солонгос улс, Марокко, Катар, Саудын Араб, Испани, Сир, Монгол зэрэг Аз, Африк, Европын 11 улстай хамтран бүртгүүлсэн билээ.